За манай аяллаа 2 дугаар цайны газар. Манай зурлаач одоо цайнд орж байна. Зурлаач тэгээ өөрөө жаалчул юм ярих хаа. Ичүүхэн ууж идэж энэ да манайхан. За хаа үрж унаа та за хаана ирчээд байна. Өрөнгөө аймгийн 12 хотоос гараад гүүрэн дээр амарч байна да. Өдний цайлах гэж байна да. Ямар цай чинь ууж байна да. Энэ нөгөө бидний аялын үед стимогийн буура цай болон стимогийн шар будаа цай. Энэ цай байна. Ядгааг цайлдаг. За тэгээд иж байгаа бидний бас аялын үед салиам махын биксний салиам бүтээгдэхүүн байна. Махан бүтээгдэхүүн. За энэ үл байна. Энэ хүл байна да. Цагаагаар сайхан байна. Балыг дээр ядаа шумууд ихтэй юм. Дилэнчтэй юм. Машинаа сайхан угаачлаа. Аян замаар аяг угаачлаа. Иймэрхүү одоо нэг 30 минут болоод хөлтөнд байна дэсэ. За. За биднес ингээд гол ирэлтээ сайхан байна. Ингээд бодлчлаа сайхан цай ондоочлаа. Одоо тэгээд нэг цагаа утгаж очиод яагаад холын зандаа мордчих чинь да. Тэгээд сайн минь ч босчлаа да. Гол үнээр сайхан байна. Байгаль хангаач сайхан байна. Хангаанууд өөр юм аа. Тэгээд голцоо ногоолцоо үзэж харах юмтай. Хойв нутаг бол явж л нэг ганц 2 юм цад арилсан да. Энд бол сайхан байна. Бид хоёрын ундаалах цагийн хуваар одоо ингэ дуусч байна да. Ундаасаад одоо болж байна да. За залбоо тэгээ яриад гарав. Араас зэмшлэг гэж байгаа. Иргэж хараа яаж болно? Монгол орны баг 21 аймгийн баг ихэнх сумдаар нь одоо Mobicom корпорац 3G үйлчлэг орсон юм байна. Амар байна. Интернетээр 3G-гээр найз нөхдөйгөө хамаасан садан ах дүүтэйгээ бүгдээрээ шууд холбогдчих юм байна. Ангид байгаа хүмүүс одоо чадалж болж байна. Ингээ бас бидний аялыг бас ивэдгэж байгаа Mobicom корпорацтай баярлалаа. За шүүгэж чинь баярлалаа. За ингээд бид нар явмаа имхлээд Тэд бэлэн болоод байна. За өдөртөө нэг юу вэ? Одоо эндээс чинь одоо хот хүртэл 450 км байгаа. Замд бас олон бас сонирхуулах та бүхэн сонирхуулах олон зүйл байгаа. Тэр бүхний цаг тухайд нь битээр одоо сонирхуулах болно гэж амлаж байна. Энд их дилэнчтэй хэцүү юм байна. Байн хатах юм. Амар хатд юм байна одоо. Хатсан газрыг хараад тий. Энэ одоо ийм л байсан газар л таагаад. Хүний бие ийм байсан.